Тэгээд сая ярьсан яриа бол зүгээр миний хувийн бодол шүү дээ. Тэ? Түүнээс биш олон нийтэд цацаад ах юм биш шүү дээ. Чи бичээгүй юм байгаа үстэй. Хэрэг авахар тэгэл нэг мөрдөгч фолклор тэгэл одоо муутгал ажиллах юм аа тий. Би бол муудаад байгаа юм биш шүү дээ. Тэгээ эдгээр ажлаа хийхгүй байна. Ажлаа хийхгүй болохоор мөрдөгчийн солиулахаас ахвал тэгэл гомдол гаргаж байгаа байхгүй. Саяхандаа энэ 7 хоног өнгөрсөн 7 хоног ч одоо тэгэл Баян зүгтээр нэг мөрдөн байцаагчийг солиуллаа, ажлаа хийхгүй ингээл Хинтээ аймагт нэг мөрдөн байцаагчийг солиуллаа, Баян гол дүүрэгт одоо сая нэг мөрдөн байцаагчийг солиуллаа. Энэ Сүхбаатар дүүрэгч одоо 2 мөрдөн байцаагчийг солиуллаа штэ. Өнөөдөр ч ажлаа хийхгүй байна ингээд одоо мөрдөн байцааг газар орж бас 2 3 мөрдөгчийг солиулах тухай за мөн хариуцлахгүй албандаа хариуцлахгүй хандсан ингээд арга хэмжээ авахуулах асуудлаар одоо мөрдөн байцааг газар орж уулзах гэж байна. Тэгэд хамгийн гол нь одоо энэ мөрдөн байцаагч прокурорын гаргасан одоо хууль бус шийдвэрийг хариуцлага тооцох болмоор байгаа байхгүй. Тэгэхгүй бол одоо зүгээр л ямар ч шийдвэр гаргасан яах вэ гэсэн байр суурьтай асуудалд хандаад байна штэ. Өнөөдөр юу гэдэг мөрдөгчийг ажлаа хийж чадахгүй нэгээ солиод өөр мөрдөгчд өгсөн бол ажлаа хийж чадаагүй төлөө хариуцлага тооцдог баймаар байгаа байхгүй. Прокурорыг одоо үндэслэхгүй шийдвэр гаргасан ингээд дээд шатны прокурор нь үзэж байгаа юм бол үндэслэхгүй шийдвэр гаргасан төлөө хариуцлага тооцдог баймаар байгаа байхгүй. Ингэхгүй болохоор өнөөдөр эрх мэдэл бүхий албан тушаалтангууд юу болж ийн гэхээр намайг хэн хэлэх вэ? Нохойг хэн саах вэ? Надад эрх мэдэл байна. Би яаж гаргасан яадгийн. Эсвэл миний гаргасан шийдвэрийг дээд шатандаа очиод засаар залруулчих юм байгаа үз гэдэг ийм л байр суурьтай асуудал ханддаг болцсон байгаа байхгүй. Тийм учраас ялангуяа одоо хэрэг үрдэгч мөрдөн байцаагчийн хувьд за прокурорын хувьд гаргасан шийдвэрийг буруу байна гэж үзэх юм бол хууль зөрчсөн байна гэж үзэх юм бол одоо дээд шатны албан тушаалтангууд нь одоо хариуцлага тооцдог асуудлыг одоо хуульчилмаар байгаа. Сайн байна уу? Сайн байна уу? Тавтаа сайхан байна. За баярлалаа. Гой мундаг гой юм гэж байна. За баярлалаа. Энэ яриад байгаа асуулт чинь цагдаагийн дарга, прокурорын даргад хамаарахгүй байхгүй юу? Хууль тогтоогчд хамаатай асуудал байхгүй юу? Юуны төлөө усыг хүрлэх шүү болсон. Тэгвэл хууль санаачлах гэж болсон юм байгаа үстэй. Тэгвэл хуулиас санаачлах хэрэгтэй шүү дээ. Тий. Сайн байна уу? Сони юу вэ? Нам тайван. Усыг хурлын гишүүдэд хандаж хэлэхэд энэ асуудлыг нэн даруй та бүхэн шийдээч. Та бүхэн 4-5 өдөр болгоно хууль батлаад гэх юм. Тэгээд яг үнэндээ тэр баталсан хууль чинь яг иргэдийн өдөр тутмын энэ хүний эрх хэрэгчлөө зөвчөгдсөн эрхийг сэргээхтэй холбоотой хууль бас баталж чадж байгаа юм уу? Тэ. Яагаад энэ эрүүгийн эрх хянах шийдвэрх тухай, иргэний эрх хянах шийдвэрх тухай, захиргааны эрх хянах шийдвэрх тухай хуулийг сайжруулах талаар ямар нэг арга хэмжээ хийхгүй байгаа юм бэ? Би баярын бүжгийн багш идэ. Оо за. Хүүхдүүдийг авчиж сумын хүүхдүүд. За. За танд амжилт хүсье. За холбогдоорой та. За баярлалаа. За баярлалаа. Чи бичээгүй юм байгаа үстэй. Гэхдээ яг үнэндээ надад чинь хууль санаачлах биш хулгай хийх гэж л их уралд орчдөг байхгүй юу? Чи ойлгомжтой хөгжлийн банк жидүү тэгээд бүгд дандаа хулгайчлах байгаа үстэй. Ард түмний боломжийг хулгайчлах байхгүй юу?